хүн ингэж орж ирээд барилга хатуугаалтын салбарын сайдаар нь ажиллахаар болж нэр дэвшиж орж иж байгаад би хувьд бол дэмжиж байна. Энэ хүн бол өөрчилж хийж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Сануулж хэлэх юм нэг зүйл гэвэл энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг ер нь үзэл баримтлалаар нь цоо шинээр нь авч үзэх юм зайлшгүй шаардлага байгаа нь илт харагдаж байна. Одоо манай Чингэлтэй дүүргийн сая сонгуулийн үеэр явж байх ч гэсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хүлээсэн эндээс болоод хохирсон ийм иргэд бол ер нь бол их байна. Тэгэхээр одоо энэ шалгарсан барилгын компаниудын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх юм уу, зогсоох юм уу? Ер нь энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар төвшөнд хийгээд одоо тэр хүлээлтэнд байгаа хүмүүс тэр өрх гэр бүлийг энэ асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдэг тал дээр та тодорхой ажил хийгээрэй гэж хэлхимээр байна. Ягаад гэвэл суурьшлийн бүсээс шалтгаалгаад иргэд маань төрийн энэ үйлчлэгийг тэгш бус авах ийм байж болохгүй зүйл юм аа. Тийм учраас л энэ асуудал дээр ойрын үед цаг алдалгүй шуурхай асуудлыг шийдэх юм хэрэгтэй байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. За өөр нэг анхаарал татж байгаа зүйл бол тэр төрийн орон сууцны корпорац гэж нэг байгууллага байгаад байгаа нь юу хийгээд байгаа нь мэдэгдэдэггүй. Тэгэхээр хувийн бизнесийн ажилд хутгалдаж ороод хувийн ажлыг өмнөөс нь хийгээд идэг энэ төрийн орон сууцны корпорац ер нь цаашд байх уу үгүй юу? Та энэ дээр барилга хот байгуулалтын сайдын хувьд яаж ажиллах вэ гэж бодож байна. Тэгээд бас нэг одоо хүмүүсийн хүлээлт үүсгэсэн нэг зүйл бол сая сонгуулийн өмнө ч гэсэн нэлээд их одоо шоу болсон дээр ипотекийн 5% зээл гэж яриад байгаа. Одоо үүндээ бол ипотекийн 8% зээлийн асуудал байгаа. 8% зээлд хамрагдаад одоо орон сууц банкны зээлийгээд хүлээлтийн байдал дээр байгаа бараг 80 мянган иргэд байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол таны очиод эхний ээлжинд хийх ажлуудын нэг байх болов. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх зохицуулах тал дээр та өөрөө ямар бодолтой байна гэж танаас асуумаар байна. Тэгээд танд амжилт хүсье. Маш одоо зөв хүн орж иржээ гэж би бодож байна. За нэр дэвшигч Мөнх хоёр